Манай компани ч бас одоо амлаг групп компани болсон шүү дээ. Одоо бараг 300 хүнтэй. Тэр дундаас ингээ харахаар яг бүтээл сэтгэлгээтэй хүний юмд хандж байгаа хандлага нь ингээд шал өөр гэдэг байхгүй. Зүгээр ингээд одоо хайрцгийг ингээ хураахтаа хүртэлтэй тэрийг яаж ингээд хурдтай дараа нь хэлбэрхэн ялгах уу гэдгийг хүртэл ингээд ялгаад ингээд тавихаар боломжтойгоор нь харуулчих чинь. Бүтээгдэхүүн гэдэг чинь өөрөө ингээд тоглож байгаа юм шиг юм тайз гэдэг байхгүй. Тэр тайзыг ингээ яаж гоё болгож ингээ юм үрж тавьж ийн гээл тэ юмхнаар юм хийдэг юм дадал зуршилтай болсон хүмүүсийн одоо нөгөө юмд хандж байгаа хандлага нь ингээ ажил дээр хамгийн түрүүнд харагдана. Гэр бүлдээ харагдана. Босод ингээд найз нөхдөдөө үзүүлж байгаа үлгэрлэл нь харагдана. За тэ мэдээж хэрэг энэ бол ажил дээр бол хамгийн чухал бүтээмж байдаг. Жижигхэн юмыг хийхэд хүртэл тэр гүйцэтгэл сайтай хүний амьдралын чанар нь эргээд тэр хүндээ байнга нөлөөлдөг гэсэн үг л дээ. За би бол багасаа ер нь бол одоо гүйж харах өсөрч байх ингээл байнга л одоо нэг тийм хөдөлгөөнтэй хөвгтэйсэн л да. Тэгээд манай 52 дугаар сургуулийн гадаа намрын спартакад болоход дандаа л тэрний 100 метрийн гүйлт гээл нэг тийм гүйж хараадаг юмд их явдаг байсан. Байнга л ингээд зүгээр нэг хүн чинь ингээд нэг алхаад ингээд явдаг шүү дээ. Би одоо өөрийнхөө багын төрхийг сандаг байхгүй. Зүгээр ингээ алхаад би зүгээр алхахгүй байсан. Дандаа гүйдэг хөвгтэйсэн. Байнга л ингээд гүржэлзээл гүйдэдэг байсан тийм туранхаа борох хүн байсан. Тэгээд тэгж явж байгаад нэг тийм жоохон хөдөлгөөн багассан үе хизээ мэдэрсэн гэхээр би яг 2 дахь хүүхдээ төрүүлсний дараа айгүй хөдөлгөөн багассан юм байна гэд. Тэгэл ерөөхдөө уулын спорт руу орсон доо. Тэгээд алхаж эхлээл тэгэл нэг гоё ингээл өөртөө цаг зав гаргаал тэгж явж байгаад яг нөгөө ууланд ингээ алхаад эхэлсэн чинь яагаад ч юм гоё ингээ байгаль зурмаар санагдаад. Тэгээ одоогоос нэг 10 жилийн өмнө гэхгүй. Би яагаад одоо ийм гоё байгальд ингээ алхахтай юм чинь зургийнхаа хэрэгслийг авч яваад гоё ингээ зургаа зурж болохгүй гэж бодоод. Тэгээ манай одоо миний багш Мөнхбаатар гээд одоо Монголын усан будгийн мастер тэгээ бүр дэлхийн усан будгийн мастер гээд мундаг багш байгаа. Тэгээд би бас бүр сургалт авсан. Одоо яг тухайн агшин байгалийн тэр нэг гоё агшныг өөрийнхөө сэтгэл хөдлөлтөй холбож ингэж гоё уран зургаар илэрхийлдэг байхгүй цаасан дээр. Тэгээд алдаж болдгоо тийм одоо нэг зураал тэр чигээрээ ингээд усан боддог бол тэрийг дахиж ингээд засч одоо залруулж гэдэг юм уу те тосон бодгийн техник шиг биш болохоор яа тэгэхээр миний нөгөө нэг амар юм хурдтай юм сэтгэлийн хөдөлгөөн тэр эмоц усан бодгийг гоё гаргаж өгдөг. Сая Эверестэд авирахтаа бүр энэ яг ингээд зургийнхаа хэрэгслийг бүр үүрээд явсан шүү дээ. Бүр яг энэ миний шар энэ пад энийг тэгээд яг энэ 2 шиг цаастай тэг бас нэг наармаар гараа гайгүй бол бас нэг ганц нэг ингээд таталбар хийчихсэн гэж бас гордоод аваа явсан байхгүй. Тэгсэн чи юу тэрийг арах бүр зүгээр бэлигээ тайлахад гар үлдэх гээд байна. Японы косметик зармаар байна тэгээд. Тэгээ хамгийн гол нь тэр сэтэл нь яаж үүссэн гэхээр шахаад сурч байхдаа Нозоми гэдэг Япон охинтой нэг өрөөнд хамт амьдарч байсан байхгүй. Тэгээ тухайн үед ингээд нөгөө Нозоми гэдэг охин маань надад ингээд нөөрөө яаж угаах арчлах те ингээд дээрч гарахтаа намайг бас мейкап гэдэр хийж өгөөл те. Тэгээд тэндээс би нөгөө монголчуудын тухайн үед хэрэгжилжсэн косметикийн одоо соёл Япон соёл хоёр бүр ингээд маш өөр. Бид нар баг нүүрний шингэн савн баг байгаагүй явахгүй баг савнгаар өдр бий байгажсэн тэр үе явахгүй. Ингээд шингэн савнгаар ингээд хөөсрүүлээд ингээд нүүрээ ингээд хөөсрүүлээд угаад тийш шүү. Тэгээ тэр үед бас нүүрэн дээр миний нүүрэн дээр нэлээд батг гардаг байсан. Тэгээд тэгж анх гоо сайхны одоо анхны суур мэдлэгийг тэр охиноос олж авч ирсэн байхгүй. Тэгэл яагаад ч юм сэтгэлд Япон косметик аягүй гоё гэдэг нэг тийм сэтгэлд үлдсэн. 2008 оноос эхлээд ерөөхдөө анхныхаа бараа бүтээгдэхүүнийг өндөр Японоос оруулж эхэлсэн. Бид нар Япон бүтээгдэхүүнээр дамжуулаад тэгээ нөгөө нэг яг Японы одоо гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ? Хэрэглээний тэр соёлыг нь ерөөхдөө бид нар монголчууд, монгол эмэгтэйчүүдэд зааж сургая гэсэн тийм
их хүсэлтэй л байсан л да. Тэгээд олцоо дандаа янз бүрийн ивентүүд хийдэг, сургалт хийдэг. Одоо бидний ажиллаж байгаа зарчимч гэсэн тийм. Тэгээд тэндээс анх ингээд Mild Shop гэж байж байгаа. Дараа нь Mild Cosmetics гэж үсээд ингээд л одоо бизнесийн гараа эхэлсэн дээ. Дугаарын ивент итгэгчээр Richie. Taste the richness. Ингээд амьдралын нэг юм шуурга байгаа шүү дээ тий. Ингээд тэр шуурганд ингээд нөгөө нэг ингээд гэр бүл ингээд хүнтэй дөнгөж суугаал тэгэл ихний хөвгт гарлаа. Тэгэл одоо хүн яаж болох вэ да тэгээ ингээд их хөнгөө гэл ингээд амар яаруу сандруу ингээд амьдарч байгаа. Эхний 10 жилийн өнгөрчдөг байхгүй. Тэгээ тэр үед ингээд юу хобби моби тий. Миний дуртай зүйл юу үлээ гэхгүй тэр чинь гэр бүл бүх ингээд тэр мөнгө олох гол тэрэндээ маш гоё ингээд фокуслно. Тэгэл гоё ажлынхаа амжилтанд нь гоё ингээд таашаал аваад тэрийг гоё мэдэрч ингэж явж байгаа. Тэг яг дараагийн 20 жил ороод ирэнгүүт ингээд нөгөө 10 жил чинь ингээд нөгөө тогтолцоотой болоод эхэлж штэ. Тэг ингээд багдгүй хүн уйдаж эхэлж байгаа байхгүй тэр үед чинь ингээд тий. Тэгээд нэг гэр бүл баян ингээд нэг өдөр тутмын амьдралаасаа ингээд нэг жоохон ингээд амсгих зав гармаар яг тэр үе дээр би болохоор яг уулан талхаж эхэлсэн байхгүй. Тэр нь болохоор би одоо 30 хэд настай одоо 36 билүү 7 настайгаас эхлээд яг богд ууландаа ингээд талхаад аавгаа дагаад талхаж эхэлсэн. Тэгээ манай аав нэг өдөр чи нэг гоё ингээд талхаач гээд надтай гээд. Тэгээ би нэг өдөр ингээд нэг сайхан хоёр бүшнийг дагаад ингээд алхсан чи нөгөө хоёр бүш маань аюу хурдтай ингээд талхаад. Тэгээ би бүр ингээд хөлс мөс гараад. Тэгээ би бодоодгүй нэрээ аюу хөдөлгөөний дутагдалд орсон байгаа байна гэдгээ мэдсэн. Дээрээс нь аюу их ингээд бид нар ингээд мөнгнөөс өөрийг баг бодохгүй те ингээд яаж мөнгө олох вэ? Яаж одоо энийгээ зарах вэ? Яаж энийг ингээд хийх үү гэл ингээд. Тэгээ аяндаа ингээд сайхан уулан талхаад ингээд гоё ингээд тайвширлыг амсаад тийм өөрийгөө мэдрээд улам хүн ингээд тайвшраад юм ингээд нэг юм арай нэг жоохон алсын хараатай хардаг болт юм л. Хүн дуртай юм хийхин тулд өөртөө цаг зав гаргаж эхэлдэг. Цаг зав гаргахын тулд нөгөө ажлаа амжуулна. Гэр бүлийнхээ ажлыг амжуулна тий. Ажил төрлөө амжуулна. Тэгээд тэрэн дээр нөгөө цагийн менежмент амар зөв тодорхойлж эхэлж байгаа байхгүй. Хэрвээ нөгөө нэг тэр цагаа зөв тодорхойлж чадахгүй бол би дуртай зүйлдээ цаг гаргаж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би өөрөө одоо ямар нэгэн байдлаар хожигдл одоо өглөө гэсэн үг шүү дээ тий. Ингээд өөрөө одоо ингээд тэрэндээ ингээд явах гэсэн чинь явж чадахгүй байна, ингэх байна гэл нэг иймэрхүү гомдлууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр гомдлуудыг гаргахгүй байхын тулд хүн өөрийнхөө дуртай зүйлээ олж аваад дуртай зүйлээ хийх хичээл байгаа бол бүх юм анханаас нь зөв сайн төлөвлөх хэрэгтэй байгаа юм л да. Мэдээж зэрэг өндөр ууланд анх ингээд тэр 8500 явна гэдэг чигт манай гэрийнхэн бол бас яа юу вэ гэж ингэжсэн л та. Гэхдээ нөгөө энэ маань гинт 8000-ад авираагүй шүү дээ би. Өмнө нь 5000-ад авирсан. Тэгээ 6000-ад авираад за ийм уулуудад авирлаа. За энэнд авирахын тулд би бэлтгэл хийж гин гэдгийг гэрийнхэндээ баян хэлж гин. Тэгээ энэ маань миний 15 жилийн хөдөлмөр байхгүй юу. Тэгээ тэр хугацаанд чинь нөгөө гэр бүлийнхэн сэтгэл зүйн бэлтгэл инээ дээрээ ингээд багаар бас ингээд уусгаад дасгаад тий. Тэгээ бас ерөнхийдөө бол бас манай нөхөр бол дургу ер нь бол бас ингээд эрсдэлтэй юм руу ингээд явах гад ингээд зүтгээд агаад бол тийм ингээд өө чи яв сайхан юм ямар мундаг юм яв гэж хизээч явуулахгүй. Тэгэл яг бас үгүй гэж хэлж чадахгүй жоохон таталтаастай тий. Тэг хүүхдүүд ч гэсэн бас ингээд тийм амар таатай бас биш тэгтэй. Одоо ээж маань ямар ч байсан чадна гэдэг тэр нэг тэл найдар бүгд нь байгаа тий. Яг зүгээр жирийн ингээд хүмүүс ингээд зарим хүмүүс амар эрсдэлтэй юм руу явж ийн гэдэг. Өөрийнх нь амьдрал хүртэл эрсдэлтэй шүү дээ. Зүгээр зам гарахад хүртэл эрсдэлтэй. Одоо өнөөдөр бид нар нийгэмд амьдарч байгаа тий. Зүгээр барилга барьж байгаа байшингийн доогуур явхад хүртэл эрсдэлтэй. Гэхдээ энэ болгоныг тооцсон чухал. Тэр эрсдлийг одоо урьдчилан харж тооцно гэдэг бол одоо хамгийн чухал ухаалаг менежмент аахгүй юу? Ер нь бол яг ууланд нэг ингээд авирах гэдэг байгаа бас яг хамгийн нэгдүгээр одоо чухал зүйл бас биш. Хамгийн чухал зүйл нь юу гэхээр тэр нөгөө өөртөө тэмцэж байгаа одоо тэр чаленж аахгүй тэр тэмцэл аахгүй. Өөрийнхөө нэг хүрх цэгийг ингээд олох гэдэг шүү дээ тий. Тэгээ би яг юу чадах вүлээ? Миний одоо чадварын одоо яг одоо аль хүртэл би одоо явж чадах гэдэг гэдгийг ингээд сорж байгаа тэр сорил байгаа байхгүй. Тэгээ өндөр ууланд яваад ингээд нэг юм хэцүү юм үзээд ирэхээр сүүлдээ хүнд хэцүү зүйл
баг байхгүй болт юм дөө. Бүх юм амархан ялбархан юм шиг санагдал. Бүх юм хийчмээр юм шиг санагдал, санаанд багтаал. Одоо бид нар чинь нэг байгалийн амьтан шүү дээ тийм амьтан гэдэг чинь тэгэл одоо бид нар хүн амьтан гэд мэдээж хэрэг бид нарын амьдрал ах уу бүх юм ингээл нэг Азиас специйг хүрээл дуусах тийм одоо орчлонгийн орууд ертөнцийн шүү дээ тийм ээ. Тэгээ тэр хугацаанд одоо хэдий яаж чанартай амьдрах уу гэдэгтээс эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр одоо миний хэлэх гээд байгаа энэ оршихуун дөрүүд гэдэг. Тэгээ энийг яг дөрв гэдээ ярьчих юм бол илүү одоо амархан ойлгохоор тий бид нар ч айгүй олон амьдралын олон дөрүүд дээр амьдарч байгаа тий. Гэхдээ харахаараа нэг ээж дүртэй болно. Тэ ажил дээр ирэхээр би одоо нэг юм захирал дүртэй болдог тий. Зургаа зурхаараа гоё уран бүтээлч дүртэй болно. Ууланд авирахаараа гоё тамирчин спортын хүн болж дүртэй болдог ч гэдэг юм уу тий. Тэг хэдий дүр гэж ингээд нэг ойрхон гэж хүнд ойлгохтоор ярьж байгаа боловч мэдээж хүний өөрийн дотоод одоо тий өсөл мөрөөдөл байна. За тэгээд амьтналыг шин чанар гэхээр мэдээж хин нэгэнд дурлаад хөөр хөвгттэй болоод өөрийнхөө одоо өргөлжлийг бий болгож байгаа тэр оршихуй байна тий. Одоо ажил дээр бас ингээд байж агаад гэрлүүгөө харингуутаа нөгөө хүмүүс ирж маска гэж дэгдэг ч тий. Эсвэл гэртээ байж агаад ажил дээр ирэнгүүт нөгөө маска аваараа гэж дэгдэг ч тий. Тэр чинь яг тэр л ихгүй. Гэр бүлдээ гэртээ ирээд ч юм уу ингээл тий ингээл сайхан ингээл нэг ширээ тойроод нэг ингээл ээжийн дүртэй байж ийснаа. Тэгэл гинт одоо нэг ингээл ажиллаа ярих ч гэдэг юм уу тий. Ажил төрлөө яриад нөгөө манай нөхөр төр ч хооронд хамтдаа ингээд ажилдаг учраас гинт ингээл нөгөө ажлын дүр орж ирнэ шүү дээ тий. Чинь ингээд нэг компани ингээд нэг хоорондоо яриа гэд тийм юмнаас болоод бүтээр бас нэг ганц нэг харгалдах хэднэр зүйл гарна. Тэгжээсээ нөгөө нэг гоо ширээн дээр суужсан уур амьсгал байхгүй болно гэж юм уу те. Тэр зүйлийг ер нь бол их одоо буруу зүйл юм байна гэж айгу ухаарсан. За тэгээ бидний хамгийн одоо чухал зүйл бол бид нэр өөрийн энэ дотоод одоо бид нар энэ нөгөө оршихуй байна те. Сүнслэг энэ оршихуй би хий юм бэ? Одоо миний сүнс эсвэл одоо урд өмнөх гэж байсан бол хий юм бэ ч гэдэг юм уу те. Одоо яг юу хүсээд байдгийг миний сүнсний бодол одоо сүнсний хүсэл яг юу юм бэ гэдгийг бас айгуу сайн чагж өөрийгөө бас мэдрэх хэрэгтэй. Тэгээ энэ оршуунууд болон энэ дөрүүдтэй одоо маш сайн зөв 24 цагийн зөв менежмент хийж амьдрах юм бол амьдрал чанартай болж байгаа байхгүй. Тэгээ нэг амар стресстэй ажиллаж исэн ч гэсэн тэ жоохон ч гэсэн нэг өөрийгөө тусгаарлангуудаа нэг цаг нэг жоох юм хийгээд үзээрэй. Яг чагнаад аюу олон гоё мэдрэх үү ойлгоно. Өөрийгөө танина. Одоо нэг завгүй ээж байлаа гэж бодоход тий нэг цаг нэг юм гар урлал хийгээд үзээрэй. Шал дэмий утас ухаж ахаар тий тэг гар урлал хийгээд үзэхэд тэр хүн дотоод ертөнц рүүгээ л аялж ийн гэсэн үг байхгүй. Өөрийнхөө мэдрэхүүрөө нэвтэрч ийн гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэр сүнс чинь юу хүсэж байгаа? Тэр юу хүсэж чи юунд дуртай вэ? Тэр өмнөх тэр олон далд ухамсарын мэдээлэл нэвтэрч ороод тэндээсээ одоо өөрийнхөө одоо номын сан гэсэн үг шүү дээ тий. Тэр номын ертөнц рүүгээ номын сан руу нэвтэрч ороод өөрийнхөө дуртай юм тэндээсээ хүссэн мэдээлэл олж авах боломжтой. Сүүлийн үеийн гар урлалч өөрөө эргээгээд нөө арт терапи болсон. Тэг өөрийгөө чагнах, бясалгах тий одоо дотоод өөрийнхөө одоо мөн чанарыг ойлгох, сонсох гэд тэрийг болохоор хүүхдүүдэд багаас нөгөө нэг юм гар урлал ч юм уу эсвэл одоо янз бүрийн тийм спортоор ч юм уу ингээд зөв дадал суулгадаг байхгүй. Одоо спорт бол жишээ нь ингээд медаль авахын төлөө ч гэдэг юм эсвэл одоо бид нар ингээ багаараа хожихын төлөө гэл ингээл тэр чинь ингээл тэмцэж штэ тий тэмцэл гар урлалч гэсэн адилхан ингээд энэ одоо нэг хонь ингээд нэгж байгаа гэхэд энэ хонио одоо өстө яаж яж хөөхөн дуусгачих юмсан гэл тий энэ болгонч нь өөрөө гүйцэтгэлийн дадлыг суулгаж идэг байхгүй. Дуртай юмаа олцсон хүн чинь ингээд нүдэн гялзаад гэрэлтэй бүр инээгээд ингээд бүр амар гоё хаппи байдаг байхгүй. Тэр нь ингээд цаанаасаа бүр ингээд бүр сэтгэл зүрх тэр сүнснээсээ бүр ингээд баярлдаг. Бүр баярлдээ штэ. Сүнс бүр баярлдаг байхгүй. Бүр ингээд ямар гоё юм бэ гэдэг ингээд бүр ямар гоё юм бэ гэд тэрийг хийхдээ ингээд бүр ингээд контрол бүх юм ингээд орчноос ингээд бүр тасраад тэ бүх зөвхөн тэрэндээ фокуслаад ингээ баярлаад яждаг. Тэгэхээр тэр дуртай зүйлээ олох хэрэгтэй. Тэр нь чамд юу ч хийж болно. Гой гар урлал байж болно, тэ спорт байж болно. Юу ч хийж болох байхгүй. Юу ч хийж болно. Тэрийг л гой олох хэрэгтэй. Тэрийг чагнах хэрэгтэй. Би юу хийх дуртай вэ гэдгийг эртхэн шиг олоод гой тэрийг хөгжүүлээд ах юм бол одоо ээж нарт би зөвлөдөг байхгүй ингээд одоо байгаа 10 настай хүүхдэд хийх дуртай зүйлийг эртхэн шиг олоод өгөөч. 20 нас хүрэхдээ нөгөө хүүхд чинь тэр дуртай зүйлээрээ 10 жил хичээлсэн байдаг байхгүй.
10 жилиг чи айгүй их хугацаа байхгүй. Тэгээ 10 жилийн дараа 10 настай хүүхд чи 20 настайдаа бүр амар мундаг тий. Одоо өнөөдөр тэр гоё сакс тавуулж байгаа охтууд чиг тийм чаленжтай мундаг хүчрхэг болсон байна. Дахиад 10 жилийн дараа тэр 30 нас хүрэхдээ тэр хүүхэд яах вэ? Одоо гар урлал хийдэг хүүхэд баг үндэсний үйлдвэрлэл өөрөө баг бизнес хийцэн тий. Амар том одоо бүтээмжтэй тийм сууж байгаа байхгүй. Тинад асуулт чигч нэ. Одоо ямар нэг юм барих би ч юмд нэг баригддаг. Байх өдөр болгоо өснө. Яг үнийг хэлэхэд хийж гин. Тийм үнэхээр одоо бол өстой өдөр болгоно л одоо яг л өөрийнхөө дуртай зүйлээ хийгээл явж байна. Одоо би яг өнөөдрийн хувьд яг хүсэж байгаа зүйл гэх юм бол би өстой л гой зураг зурмаар байна. Би одоо яг хүсэж байгаа зүйл юм бол би одоо яг намар ингээд хөвсгөлийн ингээд нэг улаан тайгавал штэ. Гоё яг навч шаарлах үед би шууд зургийн хэрэгслээ бариад штэ яг 7 хоног ингээд гоё ингээд юу ямар зураг зураад явмаар байна.